Хүшээ найзуудаа. Найз нэрээ чи яг өвшөөгөө дуусчих чи. За. За хайлтсан миний найз ёо. Эсвэр уулзаагүй сайхан байна тий. Би чамааг юм голж хилээд байдаг болохоор чи харж байгаа хамгийн гоё надад. За болж угаасаа тэрэн дээр Ээж идэл чинь үгүй нэрээ нөгөө нэг ягшиж чинь шүү дээ тий. Хөөе манайхаа. Оо минь зэгшээ сайн уу? Эсвэр уулзаагүй яасан гоё юм бэ? Сайн уу? Үгүй миний найз нөгөө 10 жил өмсдөг савхиа өмссөн юм. Үгүй юу? Гоё л сахихгүй шүү дээ. Юу Дээ нөгөө дээрийн савхтай яг адилхан. Чин сахихгүй байх шиг байна. За минь найз хэрвээ ажил амьдраланд ажиг юу яаж нээж Ой, тэгэл яваал нь штэ. Яваал. Сая минь найз нэрээ юугаар ирсэн? Найз нь сая жолооч явуулж тийм үгүй түрүүн бодож байгаад за яг уу алхаад жирсэн зүгээр юм болоо гэж бодоод эрүүл мэндэд нь тусдан болоо гэж бодоод манай найзгаа Найз таксидад ирсэн. таксидад уу? Таксидсэн гэр. Нэрээ хөөе. Найз нь улсын начинтай суула. Өө цаа. Зайсанд 5 өрөө байранд амьдарч чинь. Хоёрыг нь хувцсны өрөө болгочлоо. Тэгээ шүү дээ. Чи 10 жил завсарлагаанаар очиод хувцас солиод ирдэг хүүхэд байсан шүү дээ. За тийм ээ тий. Энэ их хувцастай 3 өрөө ч хувцсны өрөө болох аргагүй. Миний санаж байгаа байсан найз нь хувцас солио ирчдэг байсан шүү дээ. Чи миний ясна ламтайгаа хивээрээ юу? Өө хивээрээ. Манай хүн чинь бүр том гэгэнтэн болсон. Үүл мүлэн дээр алхаж мэлдэг. Саараа байна чинь гээд одоо шахаа амьдэрчлээ тий. Хүши хамаг ид хөрөнгөө эдээ ундагаа даатгуулах юмсан. Хүрээ. За миний мөн найз тэгээд нөө ганаатайгаа хивээрээ юу? Хивэрээ найз. Иви мөн найз мэтэр ганаатайгаа хивээрээ л байгаарэ тий. Гэтэ өөр хидний ганаа чинь чавс ятарсан юм яах вэ? Хөрхи гайгуул нөхөр штэ гэж. Яна очтой. Юу яриад чи чистэ балаа байлаа. Гана хөөхөн штэ. Тийм штэ өөр амьдралын ингээл зүтгэл чааваас нэг нөгөө Тийм бид хоёр сайн нөгөө байгаа. гондоо амбаартай хивээрээ. Ёстой дайггүй амьдарч байгаа гана бид хоёр. Нөгөө амбаарт уу Айгуу дайггүй аз жаргалтай үүсээ түлээд. Өө зүгээр. Гайгүй юу тий. Тэгэхээр гоё амьдарч байгаа штэ. Өөр хэмээн даарц харагдаад харин найзгаа гэрээс ирсэн болов гэж бодлоо ш би бүр. Гоё амьдарч байгаа бүр. Минийс бүр ингээ хүн ингээ зовхоороо бүр юм болт юм биш үү? Биш найзуудаа манайх бүр гэрийнхаа бүх юмыг смарт болгоод өөрчилчлөө. Тийм үү? Тий, одоо баг смарт айл болсон гэж хэлж болно да. Гоё юм аа тий. Одоо тэгээ цаг үетэйгээ хөл нийлэхгүй бол ингээл хамаг юмаа өөртөө ажилуулаад гураа царайлаад Тийш шүү. Тий, тийм үстэй. Мишгэ. Тийм. Танах яасан минь найз. Манайх ч гэсэн бүх юм смарт штэ. Тийм үү? Өө энэ хоёр ч их гоё юутай яг болсон юм шүү дээ смарт. Найз нь чамайг зүгээр цонхоо онгоолгоод агаар оруулаад байж байгаа юм болох гэж бодож ирсэн. Цонхоо онгоцдог юм. За найз чи ярмааргүй байна. Тэгснээс манайх нэрээ саяхан бүр шинэ агаар шүүгч авсан. Өөрөө унтарч хасдаг. Өөрөө унтарч ястаа. Тий. Бид хоёрт харуулъя За яриад байгаа ш тийм үү? Шууд залгаал. Оо за. Агаар шүүгч ас. Газ ч. Манай ч гэсэн байгаа штэ. Ямар Агаар шүгчээс. Угаасаа гэж агарч уучаасаа гэсэн үү? Одост. тэгтээ хямдхан бах тий. Наад агаар шүүгч чинь. Хайг штэ ер нь. Өө смарт юм чинь смарт үнтэй. тий. Тэгвэл манайх саяхан ухаалаг тоос орогчтой болсон. Тоос орогч. Тий. Өөрөө би одоо ажиллал хийзээ та хоёр харж байна. Тоос орогч ажил, тоосоос оруул. Одоо ингэ соруулж байгаа. Одоо саруулж байгаа. Гэр орон цэвэрхэн болчлоо сая. Манай ч гэсэн яг адилхан байгаа штэ. Ямар сони юм бэ те. Танайд уу? Тийм манад байгаа. Одоо би асууж хэлээ. Манайх шиг тоос орогч байгаа юм уу те? Яста яг адилхан байгаа гэсэн баг. Тоосоо саруул. Юугаа яачаа гэж вэ? Тоосоо сорно. Одоо сорж юм. Сорж юм. Чадахгүй өстой. Одоо цэвэрхэн болцсон. Адилхан. Ханаад өөр юу вэ? Манайх бол одоо шинэ угаалга маш явцсан шүү дээ. Хувцснуудаа өөрөө түүж аваад хуучдаг. Өөрөө түүж. Тийм ухаалаг.
Тэрээс ингээ өөрөө түүгээд аваад Тэгээд угаачдаг. Оо. Хатан. Тэгээд дуусахад бүр индүүддэг гэж боддоо. Тийм Би үү. одоо залгаж үзэлхөө. Бас залгаад өөрөө тэгчдэг юм. Энэ юм уу гэж нэг үгүй. Ажиллах байгаадаа тэр тоосорч чинь. Тоос орч угаалгын машин байгаа ш. Угаалгын машин хувцас түүгээд угаагаад индүүд. Хувцууга. Энэ аваач одоо яагаад юм бэ? Тархат. Юу болчиход хувцас аваад. Индүүдээ. Бүр тэгт юм уу? Миний хоёр найз чинь аюу гоё смарт юмнууд авсан юм байна. Би болохоор саяхан нэг юм авсан. Хоёр хүүхэдтэй авч өгөхгүй юу? Simple зээлийн аппликейшнээр Unitel-ээс A52, A72 гээд хоёр гар утсыг хүүгүү урьдчилгаагүй авсан байхгүй юу? Тэр нь тэгсэн чинь ямар учиртай юм гэсэн чинь ийм юм байна. 11 сарын 4-өөс өмнө худалдаа авалт хийх юм бол одоо тэр нөө Simple зээлийн аппликейшнээр худалдаа авалт хийх юм бол урьдчилсан төлбөрт хэрэглэгч нар 200,000 төгрөг. Дараа төлбөрт хэрэглэгч нар 100,000 төгрөгийн тийм хөнгөлөлт авч байгаа юм билээ. Unitel-ийн штэ. Тэгээд хүүгүү урьдчилгаагүй яваад өгч байгаа байхгүй юу? Хөшөдөө урьдчилгаагүй мүү? Тийм урьдчилгаагүй. Тэг ямар ч хүүгүй мүү? Хүүгүү. Simple зээл апп гэсэн те? Тийм Simple зээлээ. Тэр ч үү. Хоёр чинь түрүүнээс хойш айгуу сүртэй яриадсан чинь гинт амар унж байна тий. За юу Simple зээлээ аппликейшн. Хүү ямар гоё баяр үргийн аваа штэ минь нэзэрээ. За тэгээд одоо эндээс шууд Зээлж тийм усыг амаа лугаа цотгон дээр асууж байгаа. Шах Байна уу? Сараа бачаа. Ханыгаа ирээд авчаа чинь жоохон айхад юм. Хэрвээ танд манай TP Top-ийн бичлэг гоё санагддаг бол манай YouTube пост руу ороод ингээд subscribe дараад өгөөрэй. Танд баярлалаа. Болж гинөө.